Хөөх, хөвгүүд охтынхоо хомсыг бодно гинүү. Хөвгүүд маань ч их нямбай ажиллах болох нь дээ. Амжилт хөвгүүд ээ. Йоо, яасан жижигхэн хомсий. Тэгээс ингээд гайхлаа. Би тэр наалтайг амаарна. Сабиаваад. Ямар энэ охтоо? Таалагдж байна уу? Өөрөнгөөр бодволмаар байна. Окей. Хэчээлээ муухай бодчихлоо. Энэ үгээр. Энийг басхаа. Би энийг ягаанаар бодуулаа. За энийг ягаанаар шүү. Дээр нь давхарлаа бодчих. Энийг яа. Хомсаа яаж бодуулсан бэ? Таалагдсан уу? Би хамсаа бодуулмаа. Үгүй чи мэгтэй. Үгүй би хамсаа бодуулах дургүй. Хомсаа яагаад бодуулмааргүй байсан? Би нөгөө том балаа бодуулна. Помос амаа шоолж ш. Бай чанга. Би ягаангаар бодуулмаар байна. Би ягаан цэнгэр өнгө бодмаа. Цэнгэр янзтай. Хөвгүүд нөхдүүдийнхээ хомсыг гоё болгож өгч байгаа тийм ээ? Одоо ингэ бодъё шүү. Бид хоёр бодох хийх юм шүү инээдтэй ба. Яаж бодох юм бэ? Яаж бодох юм би мэдгүй шүү. Одоо би мэдчихлээ. Ой, ийм биш ээ. Ингэж. Юу юм бэ? Зүгээр зарим хүмүүс бас илүү гаргадаг. Хүүхдүүд Brick House тоглоомын дэлгүүрийн хүүхдийн зориулалттай угаахад арилдаг хомсны бодгаар бяцхан гараа гойж байна. Одоо ой юу? Хата. Яг болж штэ. Энэ ч ариу энэ хатаж өөрөө буц чадна л та. Гэтэ гоё байна миний хомс. Хүүгүүд маань будсан хомсаа чимэглэж байх чинь ээ. Одоо энийг нөхөн уултаа зүгээр болчлоо. Таалагдсан гэсэн ч бол өнгөнгийн. Хөө чи өмнө нь хүний хомс бодож үзчихсэн үү? Үдээгүй. Тэрний анхны удаа исэн. Хэцүү байсан уу? Үгүй амархан байсан. Тийм үү? Тий. Ахиж чи хэнийхийг бодож өгмөр санагдсан? Нэг хүнийхийг санагдсан л доо. Энэ драгийн. За. Багш нь тэгвэл нэг тийм боломж бодгол юм байна те. Ерөнхийдөө тэтгэгч Brick House. Хүүхдийн хязгааргүй орчин.